Энэхүү подкастыг тогтвортой хөгжлийн зорилготой үйлдсэн төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөрлөлтийн шинжилгээг дэмжих нь төслийн хүрээнд бүтээлээ. Төслийг Европын албаны санхүүжилтээр нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон олон улсын хөдөлмөрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Надад асуулт 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 байна. Подкаст төрөх өдрийн мэнд хүргэе үзэгчтэй. Та бол хариултын хамгийн сайн мэдж байгаа. Зүгээр л ингээ бай гэж ирэн боддгоо. Гэртээ сууж байгаа гадаадад ажил аваад хийгээд нь шүү дээ. Ямар шалгууртай байдгийг. Партнертайгаа ирээ тэр модны дээр сууж байгаа хичээлээ үзчихээд. Яг хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн маань 51% л ажил хийж байгаа. Ажиллах чадвар нь аягүй хурдан өссөн. Зэврээгүй те гэх мэт би хамгийн анхны хийжсэн дээрээ хүн ажилд авахтаа л дипломыг үзчихсэн. Ур чадвар гэж юу юм бэ? Хандлага нь өөр байгаад байвал тэр чухал биш. Үлдсэн 50% нь бол бид нар сургаад авчих. Бүр талын шүү дээ. Энийг ашиглаж нөөц бахаа ирчихэж байгаа ч гэсэн маш сайн ойлгох. Үнэхээр өсч хүчтэй мэдэгдэж байна. Амжилт хүсье бүгд. Үзэгч та бүхэндээ подкаст хүрэх өдрийн мэндийг хүргэе. Надад асуулт байна. Подкастын маань ээлж дугаар яг одоо хүрч байна. За өнөөдөр студидтэй нэгэн онцгой зочныг урьсан байгаа. За олон ээжүүдийн маань төлөөлөл гэж хэлж болно. Момед виртуал туслахын агентлагийн үүсгэн байгуулагч Бадам Цэцэг өнөөдөр ирсэн байна. Баярлалаа цаг гаргаж ирсэн. Баярлалаа урьж оролцуулж байгаад. Сайн байцгаана уу? Подкаст нийт үзэгчдтэй өглөө, өдөр, оройн мэнд хүргэе. Бидний подкаст ерөнхийдөө яг ярилцах сэдвийн маань үзэгч сонсогчд маань тодорхойлцдог. Өөрөөр хэлбэл тэдний ирүүлсэн асуулт дээр толгуурлаж ярьдаг. Гоё. Тийм. Тэгэхээр хоёулаа ярианаас уртаа тэднийхээ бас илгээсэн бичлэгт анхаарал хандуулад тэгээд За. Нэг юм нэгээд ээж нар ажил хийх гээд гарах гэхээр нэгдүгээрт яг ингээд хэдүү хүүхд чи хэдэн настай вэ? Бага насны хүүхдтэй юу? Хэрэв бага насны хүүхдтэй бол надад ингээд ажилд орох боломж байхгүй юм бэлээ. Яг олон очсон газар болгонд тийм байсан. Тэгээ хоёрдугаар талаар хизээ төрөх вэ гэж заавал асуудаг. Дахиж төрөх үү? Хизээ төрөх гэж байгаа юм гэж асуудаг. Тэгээд хэрэв би утгагүй төр төлөвлөгөөтэй бол эсвэл би хэрэв бага насны хүүхдтэй бол намайг ажилд авахгүй юм бэлээ. Тэгээ уусаа яг амьдрал дээр өөрөө мэдэрсэн. Тэнгүүтээ яг үнтэй холбоотой надад ингээд асуулт байна л да. Нэгдүгээр болохоор яг ийм гэртээ суугаад ингээд удцсан ингээд юмнаас хоцорсон юм шиг мэдрэмжтэй ингээд ажил мэргэжлийн хувьд зэмжсэн ч юм уу ийм ээж нарт бид нарт ямар боломж идэм бол тэгээ хоёрдугаар болохоор бид нар энэ өөртөө яаж хөгжүүлвэл дээр идэв хөгжүүлэх арга юу гэдгийг За ингээд яг нөгөө олон ээжүүдийн маань төлөөлөл. Яг л нөгөө бидний л проблем. Тийм бидний л нэг байна. Тэгээд үнэхээр яг энэ амьдрал дээр энэ асуудал байгаагүй бол энийг бол та бол хариултын хамгийн сайн мэдж байгаа тий. Тэгэд энэ асуултанд хамгийн голын олсон зөвлөгөө яриаг бол та бүхэн хүргэх байх гэж бодож байна. Миний хувьд бол байгууллагын тухайд бол мэдж байгаа. Манай үзэгчдэд бас танилцуулаач. Момед виртуал туслахын агентлаг болохоор гол зорилго нь гэртээ бага насны хүүхдэд хараад байж байгаа ээжүүд кредиттэй амралттай чөлөөнд байгаа эмэгтэйчүүд, жирэмсний амралттай байгаа эмэгтэйчүүд гээд ер нь бол гэрээсээ гарах боломжгүй хүмүүс онлайнаар нэгдээд тэгээд бизнесийн 7 салбарт гэрээсээ баг болоод үйлчилгээ үзүүлэх байдлаар орлого олдог тийм газар. 150 орчим эмэгтэйчүүд ажилладаг гэж би сонссон. Тэгээд яг хэдүүлээ та хизээ нэгтчихв. Яаж явж байгаа нэгтчихв? Тий 20 оны эхээр 20 оны 3 сард би өөрөө 4 дахь хүүхдэд хийгээд 8 сартай жирэмсэн багтаа гадны зах зээл дээр virtual assistant буюу виртуал туслах гэж хүмүүс байт юм байна. Гэрээсээ ажилтдаг юм байна. Тэгээд би бас юм хийж болох юм байна гэж бодоод тэгэд нилээн бөө юм болж нэг ганц үйлчлэгч авсан юм аа. Жорж байгаа. Тэгээд тэр үйлчлэгч маань яг би нэг ойр зүрийн ажил хийгээд тэгээд тухайн үед цагийн $8 доллараар үнэлүүлээд мөнгө авсан. Тэгээд Батмаа чи юм хийж чадахгүй гэж дахиад юм ажил захиасан чи би тэрийг чадахгүй байсан. Гэхдээ яг тэр нэг гадны зах зээл дээр үйлчлэгч олоход өөрөө айгүй хэцүү байхгүй ингээд зөндөө юм болж нэг хүн олоод тэр маань дахиад юм хийх гэсэн чинь би чадахгүй ангууд надаа юу гэж бодогдсон бэ гэхээр хүүшээ багтай баймаар юм биш үү? Хэрвээ би чадахгүй юмыг энэ хажууд нэг миний нэг чаддаг хүн байсан бол ингээд бид нэр ингээд энэ хүнээс ингээд дахиад мөнгө аваад авах боломж байсан байж тээ гэж бодоод
Тэгээд бага бүрдүүлэхээр шийдсэн тухайн үедээ. Тэгээд нөгөө 20 оны 3 сараас 20 оны 9 сар хүртэл нийтдээ 1500 гаруй ээжүүдэд онлайн орчинд ажиллах чадварын сургалтыг би өөрөө хийгээд тэгээд анхан дуун тагсан гэ шатны сургалтууд хийгээд тэгээд тэднээс 120 хүний анкет аваад 60 гаруй ээжийн бүрэлдэхүүнтэйгээр бид нэр 20 оны 12 сард анхныхаа одоо Монголын дотоодын зах зээл дээр анхны үйлчлэгийг гаргаж ирсэн. Тухайн үед нөгөө шинэ жил олж ирсэн болохоор сошиал хуудас хөгжүүлэх үйлчлэгээр эхэлж илаа. Одоо олвол бид нар 7 салбарын 28 төрлийн үйлчилгээтэй тэгээд яг 150 ээж гэрээсээ 380 гаруй хүүхэдтэй харангаа ажиллаж байна. Гэртээ сууж байгаа гадаадад ажил аваад хийгээд байна шүү дээ. Тэгэхээр та бүхний хувьд элсэх боломжтой ээжүүд ямар шалгууртай байдгийг, хүний нөөцөө яаж бүрдүүлж ин гэдэг бас юм бэ? Ер нь Монгол эмэгтэйчүүдийн онцлог юм болов уу гэж боддгийг. Нэг хүүхдээ ингээд хараад гэртээ байж байхдаа нэг зүгээр л ингээд бай гэж ер нь боддгоо. Зүгээр байж чаддгүй. Шийтгэл юм уу, шагнал юм уу, ямар нэгэн байдлаар нэг өөр нэмээ орлого олчих юмсан гэж бүгдээрээ хичээдэг, дор бүрнээ зүтгэдэг. Хүүхд тарах хүнтэй бол гарч яваад ажил хийдэг. Хүүхд тарах хүнгүй бол онлайнаар наазах нь бараа энэ төр зараад л те. За тэгээ бүр гайгүй борлуулах чадвар сайдварчсан сүлжээ энэ төр ч болох нэ хийгээд яаж ийгээл нэг орлого олъё л гэсэн сэтгэлтэй. Тэгээд тэр хүмүүс гэртээ хэдийгээр ганцаараа байгаа ч гэсэн бид нар айгүй азтай цаг үед амьдарч байгаа ээжүүд. Өнөөдөр энэ 2022 онд амьдарч байгаа ээжүүд бүгдээрээ ар утастай интернетэд ямар нэгэн байдлаар холбогдсон чаддаг те. Тэгээд бүгдээрээ фейсбુકэд ороод чөлөөтэй мэдээлэл авиртай шаардлагатай мэдээллүүдийг хайгаа түүгээд уншаад авчиж чаддаг. Тэгэхээр нөгөө ээжүүд нэг нэгээрээ гэртээ байгаа юм шиг боловч онлайнаар ажилладаг бидний онцлог бол ээжүүд маань бүгдээрээ онлайн дээр байдаг байхгүй. Гой групп үүсгээл цаадуулчин те одонтой ээжүүдийн групп 0-3 настай хүмүүс те. Ингээд групп үүсгээ байж идэг байхгүй. Тэгээ бид нар тэнцэн нь ийм боломж байна. Гэрээсээ ингээд өөрийнхөө чаддаг ажлыг хийгээд тэгээд турандаа тохирсон үнэлгээгээ үнэлүүлээд авах боломж байна гэд. Зүгээр Momid-ийн дотоод ажиллах системийг бид нар боловсруулахдаа хэд хэдэн зүйлийг тооцоолсон. Нэгтгэх нь болохоор нэг ээж ганцаараа яагаад ажил авч хийж чадахгүй байгаа вэ гэхээр ард нь нөгөө үр хүүхэд гэр орон гэдэг асуудал байгаа учраас ажлын цаг нь айгүй хязгаартай байдаг байхгүй. Өдөрт дунджаар нь 3-аас дээдлэн 5 цаг л ажилладаг. Хамгийн ихтэй. Тэгэл бусд нь хоолоо ундаа хийн үр хүүхэд гэж асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр хүнээс ажил авчихаар 3-аас 5 цаг ажиллах боломжтой байдаг. Нөгөө хүн бол тэгээд чи өнөөдөр 3 цаг, маргааш 3 цаг гэд тэгж хүлээх хүн ховор шүү дээ, тий. Тэгэхээр бүгднгийн баг болгоод тэгээд нэг ажил одоо нэг харилцагч ажил захиалахад бид нар тэр тухайн ажил дээр 3-аас 5 өдрийн бүрэлдэхүүнтэй ордог. Тэгэхээр нөгөө өглөө хийх нь өглөө хийгээл, өдөр хийх нь өдөр хийгээл, орой хийх нь орой хийгээл, унтуулчаад хийх нь унтуулчаад хийгээл боломжтой цагаараа хийж явтал яг нэг хүний юм дайны бүтээмжийг багаараа гаргацдаг байхгүй. Тэгэхээр огт ингээд зүгээр гэртээ сууж яснаас онлайн орчинд хамт олонтой болж байна. Яг нь Momid-ыг анх ингээд байгуулахдаа орлого номер 1 л гэж бодсон. Яаж игээд орлого олъё л гэж бодсон. Гэтэл одоо байгаа 150 ээжээс маань буцаад ингээд ямар зүйл ажиглаж байна вэ гэхээр хамгийн ихний хэрэгцээ хамт олонтой байх хэрэгцээ. Найз нөхдөдөө сэтгэл санаагаа хуваалцах хэрэгцээ, сурч хөгжих хэрэгцээ, өөр ямар нэгэн зүйл бүтээх хэрэгцээ гэж хүнд бас байд юм байна. Тэр бүтээх хэрэгцээ. За тэгэхээр мэдээж санхүүгийн хэрэгцээ тий. Энэ бүх хэрэгцээг ингээд бид нэр онлайнаар нэгдээд шийдэж чадж байгаа болохоор Momid бол тэр хүмүүсийн хувьд зүгээр нэг орлого олдог газар биш, илүү үн цэнтэй, илүү нэг тийм нэгдэх хүсэл сонирхол өндөртэй газар болж хувирж байгаа. Ер нь бол судалгаа харсан. Тэгээд бид нэг цалинтай ээжийн тэтгэмж гэдэг мөнгө авдаг шүү дээ тий. Яг одоогийн байдлаар бол 151 мянган эмэгтэй гэрээсээ энэ мөнгийг авч байгаа юм билээ. Бидний гол нөгөө Momid-ийн гол харж байгаа зах зээл бол тэр хүмүүс. За яг хөө бүгдээр онлайнаар ажиллах албагүй мэхэд бид нар ядаж нэг энэ хүмүүсийн 10% нь хүрчих юмсан л гэсэн тийм мөрөөдөл байна. Шууд даваа тал юу байх вэ? Одоо жишээлбэл түнчлэн одоо нөгөө төр хугацаанд ажилгүй байсан ч юм уу хүмүүсийн хувьд заа аюу ажилтаа байсан хүмүүсийн хувьд ч гэсэн нөгөө рескэл, апскэл хийх шаардлага байдаг штэ. Ээжүүд маань мэдээж нөгөө би давхар болоод тодорхой хугацаанд ажлаас холдсон хүмүүс. Та бүгд энэ дээр яаж анхаардаг вэ? Хамгийн эхлээд нөгөө онлайн орчинд ажиллах чадвар олгох сургалтын өгдөг. Хүмүүс өөрийгөө онлайн дээр ажиллаж чадахгүй л гэж боддог. Яагаад ч юм нэг онлайн виртуал энэ төргээл амар үг хэрэглэхээр бурхан минь надаас хол юм тэгэл манай ээжүүд тэгэл нэг жоохон сүрдээд идэх. Тэгтээ хэрвээ та гар утас бариад тэрийгээрээ интернет рүү ороод, бүр фейсбુક руу ороод, тэг групп дотроо пост хийгээд доор нэм бичиж чадж байгаа бол
Тэгээ эн чинь онлайн шүү дээ уулна. Онлайн гэдэг чинь энийг л хэлээд байгаа байхгүй. Нэг амар сүртэй юм. За яхаа тэгээд яг би онлайнаар ажилладаг болёо гэвэл багаараа яаж одоо жишээ нь ингээд бид нэг юм текст шивлээ гэж бодъё те. Тэгэхэд багаараа тэр текст рүүгээ тал талаас зэрэг хандаад сэдвээр нь хувааж аваад одоо жишээ нь манайх нэг юм 46 хуудастай төслийг 13 хүн нийлээд 3 оны дотор бичиж байгаа байхгүй. Тал талаас нь пакэж ороо сэдвээ барьж аваад за би тооцоолыг авлаа, би үндслийг авлаа, би судалгааг авлаа гэл ингээл хуваагаад бичиж байгаа байхгүй. Тэгээ эн чинь айгүй тийм нөгөө бас нэг тийм хөдөлмөрийн хуваарлалтын айгүй тийм өрмөц гой шийдэл байгаад байгаа байхгүй тий. Оффист ч гэсэн 13 хүн зэрэг суугаад нэг төсөл бичихэд айгүй хэцүү шүү дээ. Ер нь бол баг тэр нь онлайн дээр байгаагийн давуу тал байгаа байхгүй. Нэг файл руугаа тал талаас нь зэрэг ороод ингээд тий хувь-хувьтай ажиллах нь. Тэгэхээр за тэр файл руу онлайн руу яаж орох уу, яаж шеэрлэх үү, уулзалтанд онлайн уулзалтанд яаж ордгийг тий сошиал хуудсыг анхаарчтанд нь яаж хөгжүүлдэг гэх мэт нэг эмхээ юмнуудыг заагаад өчгөд бол ээжүүд айгүй мундаг чаддаг. Тэгээ миний нэг анзаарсан нэг жишээ өгдөг юм. Гар урлал эрхэлдэг эмхтэй байхгүй юу? Одоо ингээд арсан дээр ингээд юм зурдаг. Онлайн дээр бол бүр аач байхгүй. Бүр ингээд сошиал хуудас хөгжүүлэхдээ дизайн мизайны бол анхаарчны мэдлэг байхгүй. Тэгтэл манай агентлагт орж ирээд пост хийх чинь ийм амархан байсан юм уу? Сошиал хөгжүүлэх чинь ийм амархан байсан юм уу гэд тэгээ бүр тэр чиглэлээрээ одоо ингээд мэрэгшээд тэгээ манай агентлагт бүр контент хөгжүүлэлтийн салбар гэж байдаг байхгүй юу? Тэр салбарын ахлах болоод яг л нөгөө уул хүнд нь жоохон тийм өнгө будагны мэдрэмж байгаагаа онлайн одоо компьютер технологиор л ингээд хөрвүүлчихэж байгаа байхгүй юу? Тэрийг бамидаас заагаад өгчөж байгаа. За тэгээд манай салбарын ахлах байж байгаа. Тэгээ өөр газраас ажлын санал аваад урилга аваад тэр газар руугаа ингээд онлайнаар ажиллаж байгаа жишээтэй. Тэгээ ер нь бол гой гой жишээнүүд байд юм уу тэгэл ингээ ярихаар ингээ бүр сэтгэл дагтлаад бүр би чи яриа дуустгүй шүү зогсоогоорой. Жишээ нь Архангай аймгийн нэг эмэгтэй нөгөө сүлжээ барьдаггүй. Тэгээ ингээ портерт суугаад нэг сүлжээ нэг ганц модны дор очихоор сүлжээ орд юм байна. Тэгээ портертойгоо ирээ тэр модны дор сууж байгаа хичээлээ үзчихэд. Тэгээ хэрвээ тэнцвэл жоохон сүлжээ барьдаг газар л нүүх гээд байгаа байхгүй. Тэнцэхгүй бол малаад авах гээд байгаа байхгүй. Шийдэх гээд модны дор орчих. Тэр модны дор ирж шийдэл хайдаг. Гоё байгаас тээ. Ийм дайчин байхгүй Монгол нэмэгтэйчүүд. Тэгээд тэнд хичээлээ үзсээр хагаад манайх чинь нэг хурган бас шалгаруулалт аав. Нөгөө ихтэй шалгаруулалт гэхээсээ илүү та яагаад онлайнаар ажиллах шаардлагатай вэ гэдгийг нь өөрөөр нь ингээ видео бичүүлж байгаа тэр видеог нь авчдаг байхгүй юу. Тэгээд тэрийг үзэн за яг нэг сонирхоод зүгээр гисэн хүн бол биндэж биднэрт бол нэг тийм хэрэгтэй биш те. Би үнэхээр гэрээсээ ажилламаар байна. Би олон ялах хүүхдтэй гарч чадахгүй. Тэгтээ орлого олмоор байна. Эсвэл би хөгжлийн бэрхшээлтэй өөрөө эсвэл би асаргааны ээжигээ хардаг. Эсвэл манай хүүхэд ингээд хөгжлийн бэрхшээлтэй би ингээд гэрээсээ хасардаг гэх мэт зөндөө шалтгаантай хүмүүс байгаа. Бид нар аль болохоор тэр хүмүүст хүрэхийг хичээдэг. Манай ахлахууд аль болохоор тийм хүмүүсийг болж өгвөл ингээд дор нь аваад эхлээд хэрэгцээ байх хэрэгтэй байхгүй юу? Онлайнаар ажиллах хэрэгцээ. Тийм хүнээс хүчин чармаалт тэр хичээл зүтгэх сэтгэл нь өөр аяндаа гарчдаг. Тэр ур чадвар бол дараагийн юм. Тэрийг бид нар угаасаа зааж өгөхгүй л ингээд энд байж байгаа. Бидний үүрэг чинь угаасаа тэр шүү дээ, тий. Тэгээд нөгөө ингээд баг болоод нэгдээд ажиллахлаар нэг чи юу чадж гин би юу чадж гин энэ яадаг вэ тэр нь яадаг вэ гэд бүгдээрээ адилхан ээжүүд асуудал нь айгүй ижлэхэн те бүгдээрээ адилхан анх удаа онлайнаар ажиллаж байгаа бас ижлэхэн нэг тийм санаа зовоод ахын байхгүй нэгэндээ гоё тусалж дэмжиэд хамтдаа хөгжөө явчихдаг арай л гоё тэгээд ганц модны дор суусан эмэгтэй бол момыг таглах тэнцсэн одоо манай агентлагийн нэгтлэн бодогч хийдэг нүүс юм байна те нүүсдэг тий нүгээд тэгээд даймын төв дээрээ ирээд тэгээд нэгтлэн бодогч хийдэг. Одоо гэрээсээ тайлангийн үйлрэлүүдээр бол манай хамгийн өндөр олгохтой гишүүдийн нэг болдгоо шүү дээ. Нэр гайхалтай тийм community үүсгэн байгуулалт та чадсан байна. Баярлалаа. Нөгөө талаас таны яриаг сонсож нэг шоргоолцоод гэж. Тийм байна. Талаас нь ингээд тэр бүр нүдэнд харагдаж байна тий. Тэгээ манай эмгтээчүүд бол ер нь мундаг шүү дээ. Хаач яригддаг. Өөрсдөө магтсан сууж идэг тий. Дандаа өөрсдөө аваад. Энэхүү подкастыг тогтвортой хөгжлийн зорилготой үйлдсэн төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинжилгээг дэмжих нь төслийн хүрээнд бүтээлээ. Төслийг Европын албаны санхүүжилтээр нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон олон улсын хөдөлмөрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Яг хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн маань 51% л ажил хийж байгаа гэдээ ингээд судалсан байсан. Тэгээд бидэнд бол асуудал байдаг. Гэхдээ асуудлаа ярихгүйгээр бас ингээд тэнцээд явж байгаа, гаргалгаа болоод тэр үтгэл бүр гадагшаага ажил хийгээр ингээд явж байгаа хэвчүүдээс бахархаж байна. Нөгөө талаас өөр одоо ямар дэмжлэг боломж баймаар байна. Одоо энэ засгийн газраас бол эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хичээл гэдэг ингээд зарласан байгаа шүү дээ. Та бүхэнд ямар хүлээлт байна? Өшөө ямар оролцоотой байж чадгаар байна манай энэ ээжүүд.
Тий. За яг момент бол ингээд нэг өөрийнхөө чадлаар ингээд яваад энэ жил 1,000 хүн ер нь бол нэг 5 жилийн дотор 5,000 хүн тэдгээрээсээ 3,000-ын гадны зах зээлээр ажилладаг. Дундаж нэг одоо цагийн үнэлгээг нь $10 хүргэн энэ гэдэг нэг тийм гоё юм мөрөөдөл бол байгаа. Тэгэхдээ бид нар ингээд нэг 5,000 ээжээр өөрсдөө хязгаарлах биш. Монголын ээжүүд яаж ажилдаа орлого нь бас нэг боломжийн өндөр байж болох вэ гэдэг дээр энэ олон хүнийг цуглуулад ингээ харахаар яг нэг тийм ингээд өөрийн мэдлгүүд тийш ингээ бодоод байт юм байна. Биднэрт хамгийн нэгдүгээрт нөгөө ингээд дэмжээсэ гэж боддог зүйл бол ер нь бол энэ онлайнд ажиллах ур чадварыг амьдралд илүү ингээд нэг ойрхон болгож өгөөсэй. Энэ талын мэдлгүйг өшөө олон хүн ингээ хөргөмөр байгаа байхгүй. Энэ чадвар нь сайжрах юм бол нэгдүгээрт ажил олгогч. Одоо нөгөө ажил олгогч маань ажлын уян хатан өдөр уян хатан юм байршилтай болгох. Одоо яа заавал офис дээрээ эргээд байгаа вэ гэхэлэр онлайн ажиллаж чадахгүй байхгүй нөгөө хүн нь. Хүнд нь ийм хүсэл сонирхол байгаад байдаг. Тэр нэг хүмүүсээ нэг онлайн ажиллах чадварыг нэм нэгдсэн журмаар ч юм уу мэдгүй байна. Ямар нэгэн байдлаар л хүнд тэрийг айгүй ойлгуулж өгмөр байгаа юм. Мэдээлжүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол нөгөө ажил олгогч нь за чи 3 өдөр нь гэрээсээ 2 өдөр нь офис дээрээс ажиллаарай ч гэдэг ч юм уу те. Тэгэх юм бол чи 3 настай хүүхэдтэй тэгвэл чамаа ажилд авахгүй гэхгүйгээр те. Окей чи хүүхэдтэй тэр өдөр зохицуулаад энэ өдөр нь харин яг хурал хийхэд энэ ч суучин шүү гэдэг ч юм уу. Ээжүүдэд зориулсан жоох уян хатан юм одоо юу гэдэг хуваар тий бас нэг яг бид нар нэг тийм бусдаас илүү юм хүүхд гаргачлаа гэдэг үсгэхгүй шүү дээ. Тийм зохицуулалт ер нь компаниуд сүүлийн үед ер нь хэр хийгээд байгаа шүү. Хийгээд байгаа. Аюу боломжийн хийгээд байгаа. Одоо ажилд орж байгаа хүмүүс ихэвчлэн юу гэж асуудаг болсон бэ гэхээр ажлын уяатан цаг байгаа юу? 7 хоногийн хэдэн өдөр нь гэрээсээ ажиллах боломж байгаа юу? Гэдэг ч юм уу те өөртөө тэгж хэлж чаддаг болсон байхгүй. Тэгэхээр байгууллага хүссэн үсээгүй юу вэ хүн юу нэхэд байна гэд өөрөө тэрэндээ ингээ өөрчлөлт хийж байгаа. Тэгэхээр нэг энэ бол нэг 23 24 он гэхэд бүр айгүй гоё болчихно гэж би харж байгаа. Та бүхэн ер нь ажлын байрны ур чадварт ер нь юуг чухалчилдаг юм. Ер нь бол soft skill гэдэг зүйлийг бол манай өмнөх оролцогчдод бол маш их чухалчилж ярьсан. Энэ байгаа тохиолдолд бид нар hard skill-ээс суулгаад авчияач гэж ярьж байгаа үнийг сонсоод би бас гайхаж лээ. Үнэхээр хүн ажиллаж байгаа хүмүүст энэ юм чухал байна уу? Та бүгдийн хувьд одоо юу гэдэг онцлог байна уу? Байлгүй яах вэ? Ер нь тэгэл яг энэ soft skill гэдэг чинь 2010 оноос хойш ингээл ер нь тэгэл дэлхийд дахны хөдөлмөрийн зах зээл рүү ингээл нөмөрж байгаа шүү дээ тий. Ерөөсөө чадахгүй байж болно сургаад аавн гол нь чиний хандлага чухал, сэтгэл чухал тий. Эерэг байдал чинь чухал мухал гэл ерөөсөө л тэгдэг болчиход байгаа. Би ч гэсэн өмнө нь яг Momid-ийг эхлүүлэхээс өмнө 7 төрлийн бизнес хийжсэн. Би хамгийн анхны хийжсэн дээрээ хүн ажилд авахтаа дипломыг үзчихсэн. Бусдын дээр нь бол надад тэр диплом ногтын сонирн байгаагүй. Үнэхээр 1000 дипломтой байгаад энэ дээрэд хандлага нь өөр байгаад байвал тэр чухал биш. Одоо ч гэсэн Momid яг ингээд Momid-д орж ирж байгаа хүмүүсийн туршлагыг нь бичүүлээд авна. Окей. Тэгээд манад байгаа нийт гишүүдийн за 20% нь бол нэлээд өндөр түвшний мэрэгжилтэй хүмүүс. Бид нар бол нөгөө хүний нөөцөө тэгж прогнозж ингээд гаргаж штэ тий. 20% нэлээд A түвшний эксперт хүмүүс. За тэгээ 30% нь болохоор нэг дундаж төвчний хүмүүс. Үлдсэн 50% нь бол бид нар сургаад авчи. Бүр талын шүү дээ. Тий, B2 нь энд байгаа юм чинь A-н зөвлөөд B-н ахлаад гүйцэтгэлийн эднэр ингээд хийж болж байгаа хгүй. Одоо ч гэсэн болж байна. Бид нар яг ингээд туршиж үзэж байна. Тэгэл яана би диплом байхгүй, яана би ингээд сургуулаа дундаас нь хүүхэд гаргаа. Ер нь Монгол эмэгтэйчүүдийн амьдрал нэг тийм штэ. Төрчихжсэн чинь хүүхэд гаргаал гэртээ суугаал те. Тэгэл нэг би гэртээ суудаг гэд юу ч сурдаггүй амт ингэж би бол боддоггүй. Чадлаараа л нэг нэгтлэнгийн курст явдаг, нэг хүний нөөцийн сургалтанд суудаг, нэг маркетингийн сургалтанд суудаг, нэг боломжоор өөрийнхөө ингээд нэг байгаа мөнгө тэр нэг цаг замдаа тохируулаа хөгжүүлэх гэл ингээд хичээгээд байдаг. Азар харин энэ онлайн орчинд янз бүрийн гоё сургалтууд айгүй сайн явж байна. Энийг бол манай эмэгтэйчүүд алддаггүй байх гэж боддог. Тэгээд Монгол улс өөрөө нэг цөөхөн хаамтай. Тэрнийх нь тал нь эмэгтэй. Тэгээд тэр талынх нь тал нь хөдөлмөрийн насны мөртлөө ажил хийдэггүй. Бүр ингээл аваачаал тэгэл те ажлын байран дээр аваачаад ингээ гоё ажиллаж чаддгүй махад энэ толгойг нь ажиллуулмаар байгаа байхгүй. Энийг ашигламаар байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр тэр толгойг нь ажилуулахад заавал энд ирээд энэ ширээн дээр тавиа суу гэхгүйгээр 6 цаг хүртэл сууш. 6 цаг хүртэл те. Нөгөөх нь эндэж биш, тэмдэж биш хүүхэд яалаа малаа гэл те. Ийм ингээд ширээн дээр ч биш те. Хоолойч идэж чадахгүй ингээд. Ийм биш байх боломж бол хангалттай ийм нөхцөл нь бүрдсэн ийм цаг үед бид нар амьдарч байгаа. Бид нар аюу азтай. Зүгээр энэ азыг харин одоо олон талаасаа мэдрээд ашиглах л асуудал.
ээжүүдийг ойлгочвол манай ээжүүд бол баялагийг бүтээн шүү те. Яг нөгөө сая би нэг бизнес ба эмэгтэйчүүд гээд нэг чуулга уулзалтанд оролцсон. Тэгээд тэнцэнээс нөгөө яг айгу тийм сонирхолтой тоонууд гарч иж байгаа байхгүй. Тэгээд миний яг ингээд мэдэрч байгаа хамгийн гоё зүйл бол эмэгтэй хүмүүс хамгийн хариуцлагатай. Яагаад гэвэл тэр хүн яаж ч өвдсөн, яаж ч ядарсан, өглөө босоод хүүхдтэй хоолоо хийж өгнө гэдгээ мэддэг байхгүй тий. Тийм учраас онлайн орчинд одоо ингээд Mommy Dagantлагт ороод гараал нийтдээ нэг 300 гаруй эмэгтэйчүүд ингээд тий декретийн хугацаанд усаад ажилдаа орж морол гэл орж гараал явсан байна. Тэгээд бид нэр ойролцоогоор 810 харилцагчид 270 гаруй сая төгрөгийн ажил үйлчилгээ үзүүлээд гэрээсээ тэр мөнгийг ээжүүд маань авсан байна. Баг болоод ажиллаад бид нар улсдаа нэг 14 сая төгрөгийн татвар төлөөд эхэлсэн байна. Нөөц төлөгч болоод гэртээ байхдаа нөгөө тэтгэмжтэй декретний мөнгө гэж авдаг байсан бол одоо буцаагаад улс руугаа өгдөг болсон. Сая 21 оны жилийн эцсийн тайлангаар манай зөндөө ээжүүд хувь хүний орлогын албан татвар тушаасан улсдаа. За тэгээ энэ тоонууд бол айгүй гоё. А зүгээр энд юу ярих гэж байгаа вэ гэхээр нэгч одоо ээж момидын гишүүн хийжсэн ажилласаа онлайн юм чинь хамаа хаас олт ингээд ор мөргөн алга болсон түүх байхгүй. Ийм л хариуцлагатай. Эмэгтэй хүмүүс өөр нь бол бүх гүйцэтгэх төвшөнд эмэгтэй хүн байдгийнх нь нөгөө нэг цаад учрыг нэрэмгүүл мэддэг штэ. Яг бол эмэгтэй хүн аюул хариуцлагатайгаар маш өндөр төвшөнд гүйцэтгэлтэй байж чаддаг. Харин Монгол улс энэ хүнийхээ, энэ олон хүнийхээ те энэ ийм ур чадварынхаа 50% нь ашиглаж чадахгүй байгаа нь аюул харамсалтай. Тэгэхээр энийг яаж игээд онлайныг ашиглаад ч болох нь л бүгдээрээ ашиглацгаая. Өөрөөлөд аваа яа даа. Та түрүү хэлсэн шүү дээ. Хүний нөөц гэл түрүү ярьлаа. Ээжүүд маань ер нь ингээл ирээл та бүхэн захиалга аваад онлайнаар гадагшаад дотооддоо ч ингээд ажиллаж байна. Тэр шалгуурт ээжүүд маань ер нь скил нь хэр нээцэж байна. Сургах шаардлага за яг 50% гэл та ярьсан да тий. За нөгөө сургаж байгаа 50% хоёулаа жишээлбэл яриа. Бусд нь бол суур гэж байна шүү дээ тий. Сургуулаа төгсөөд шууд хүүхэд гаргаад гэртээ суудсан эмэгтэйчүүд дийлэнх нь байт юм байна. Ер нь хараад тахад. Тэгэл нөгөө 2 хүүхэд, 3 хүүхэд, 4 хүүхэд гээд гаргачаар нэг айгүй ингээд нөгөө мэдлэг нь айгүй хуучирсан гэх юм уу та. Тийм хүмүүс дийлэнх нь байт юм байна. Тэгэнгუთ бид нар яадаг вэ гэхээр эхлээд онлайн орчинд ажиллаж сургачаад агентлаг дотор ороод ирнэ. Тэгэхээр 7 салбараасаа өөрөө сонгоод за би ингээд тэр диплом, мэрэгжил хэн хамаатай юм. Би нөгөө ингээд маркетингаар төгссөн хүн байж болно. Гэхдээ би маркетинг хийж чадахгүй гэдгээ мэдсэн байхгүй. Тэгэх юм бол Mommy-д орж ирээд нэгтлэн тайлан гаргадаг салбарт нь ажиллаж болж юм. Тэгэнгუთ манайх дотроо ингээд Mommy Dagantlаг, Mommy Academy гээ хоёр салдаг. Учир нь болохоор бид нар баян нөгөө ээжүүдийг ингээд сургаж явах хэрэгтэй болдог. Одоо бид нар ингээд юу гаргасан байхгүй юу? Хувь одоо би нэг Mommy-д нэг гишүүн байла. Миний энэ сарын төлөвлөгөө 3 хуваагдана. Нэг нь орлого. Би энэ сар хэдэн төгрөгийн орлого болох юм гэдэг өөр төлөвлөгөө гаргана. Нэг нь болохоор эрүүл мэнд. Би энэ сард хэдэн цаг унтсан байх юм. Яг бол ээжүүдийн нойр морь айгу асуудалтай байхгүй. Хөдлөх хэвээр, унтах хэвээр цаад хүмүүс чинь тий. Тэгэхээр энэн дээр нь ингээд бүр ингээд одоо бүр компани хэмжээнд тий тоо тавьж өгч штэ. Чи шүн ядад 6 цаг унтсан байх хэрэгтэй гэнэ. Тэгэхээр миний одоо ингээд унтсан байх цагийн тоо. Тэгээд энэ сард би ямар нэгэн байдлаар нэг юмд өөрийгөө нэмж сургаж хөгжүүлсэн байх хэрэгтэй. Энэ 3-ыг шаардж байна. Ер нь компани ажилтнаасаа энэ 3-ыг шаардсан байхад энэ 3-ыг чадж байгааг ажилтан буцаагаад компанид аягүй өндөр өгөөж авчирна гэдгийг л нэг Mommy-д нэг энэ ажилласан 2 жилийн түүхэндээ л ойлгочлоо. Орлого нь өндөр байх хэвээр байна. Эрүүл байх хэвээр байна. Тэгээд байнгын л ингээд нэг сурж явах хэвээр байна. Өөрийнхөө ямар нэгэн юмыг тий. Хүний нөөцийн бүрдүүлэлт чинь бас айгүй сонирхолтой санагдаж байна. Онлайнаар та бүхэн маяг байгаа шүү дээ. Яг яаж бүрдүүлээд байна? Өшөө яг дотроо задлаад хэлэх юм бол сургалтын өшөө тий хүний нөөцийн ямар сургалт одоо үйлчлэгээ явагдаж байна дэмжлэг. Хүний нөөцийн дараалал нь бол ингэдэг эхлээд мэдээж анкет бүглүүлнэ тий. Анкетыг онлайнаар бол асуудалгүй бүгэлдэг болсон шүү дээ манай хаач нөгөө сургууль онлайнаар ажиллахад эцэгхээс санал нөгөө хүсэлт авсаар байгаа. Нэг форум бүглэх гэдэг юм бол аягуулсаа мэддэг болсон. Тэгээ яг тэр аргаар нь л анкетыг бүглүүлчихэж байгаа. За тэгээ анкетад ингээд танилцаад манай агентлаг руу орё гэсэн хүсэлтэй хүмүүст бол даалгавар илгээж байгаа. Онлайн орчинд ажиллах чадварыг шалгаж байгаа байхгүй даалгавар илгээж байгаа. За тэр даалгаврыг гүйцэтгээд окей гэж болчихж байгаа бол гүйцэтгэж чадсангууд нь дараагийн шат руугаа буюу ярилцлагын шат руугаа орж байгаа. Тэр нь болохоор нөгөө утсаа гаргаж ирээл ингээл тавьж байгаа л тий. Тэгэл өөрийнхөө тухай ярина 5 минутанд 3 асуултанд хариулна. Тэгээд тэрийг манайх руу мэйлээр илгээчихэж байгаа. Эсвэл YouTube дээр тавиал линкийг өгчөж байгаа.
Тэр аргуудыг нь бол зааж өгч байгаа. YouTube дээр тавья гэвэл ингээд ингэжтэй шүү. Мэйлэр явуулъя гэвэл ингээд ингэжтэй шүү. Тэгээ аль нэг аргаар нь ингээд явуулаарай. Манайд орё гэвэл яаж игээд энэ виз анкетаа ирүүлээрэ гэдэг. Заавал ирээд тамины нүүрлээ хараа суудаг шаардлагагүй. Яах вэ одоо би тэр хүний те өндөр намын үзэхгээгүй юм болов. Заавал энд буудаж авчирч яах вэ? Тэгээд нөгөө олон хүн зэрэг үздэг тэр видеог нь багтаа авах гэж байгаа ахлахууд зэрэг үздэг. Тэгээ манайх дотроо нэг юм багийн зохион байгуулалттай нэг баг 10 хүнтэй байдаг байхгүй юу? Тэгээд 10-ийнх нь одоо тоон гүйцээгүй багтаа хүн авах шаардлагатай ахлахууд бүгдээрээ үздэг. Тэгэл тэр ахлахуудын нэг нь л за манайхын хүний багтаа авъя гэвэл тэгэл мамайд тэнцэж байгаа гэсэн үг. Тэгээд нөгөө даалгавар гүйцэтгээ чадаагүй хэсэг байгаа штэ тий. Нөгөө анкетын шат руугаа орж чадаагүй тэр хэсэгт нь болохоор за яг энэ даалгавруудыг гүйцэтгэе гэвэл энэ хичээлийг үзчих тийм аа. Энийг ингээ үзэж дуусчаад та үзэж дууссан болвол шууд видео илгээж болно. Яг л үзэж байгаа юм чинь дахиад юу гэж шалгаад ах юм тий. Тийм. Тэгэл анкетынхаа шат руу ингээл явуулаад тэгэл онлайнаар бид нэр одоогийн байдлаар нэг 400 гаруй хүний анкет авсан. Бүгдээрээ л яг ингээл дараалалаар ингээл явсан. Тэгээ нэг аргын заагаад өчвөл хүмүүс нэг төвтггүй үнэхээр сэтгэл зүтгэл нь байвал тэгэл явуулчихдаг юм бэл. Тэгэхээр яг нөгөө ур чадвартай холбоотой ер нь бидний сэдв бол гэж явж байгаа. Тэгэхээр та бүгдийн яг ажлын явцад хард скиллийн хувьд бол маш сайн байгаа хэрнээ нөгөө түрүү ярьсан зөөлөн ур чадвар нь дутагдж байгаа. Тим тохиолдол ер нь байдгүй. Энэ тохиолдлыг одоо яаж сайжруулж цааш яах? Яг хав нөгөө онлайнаар ингээд ажиллаж байгаа бусад байгууллагад бол би хэлж мэдэхгүй байна. Онлайнаар ажиллаж байгаа үед бол яг боддоор харилцагч тэр хүнийг буюу мөнгө өгж байгаа нөгөө ажиллаа хийлгэж байгаа хүн тэр хүнийг ингээд голно штэ. Бид нар яагаад гэвэл нөгөө сар дуусаад сэтгэл хангамжийн судалгаа гэж нөгөө энэ сар тантай ажилласан багийг үнэлнэ үү гэж судалгаа авчдаг байхгүй юу? Харилцаа хандлага нь ямар байсан, ур чадвар нь ямар байсан, гүйцэтгэлийн хурд нь ямар байсан гэл ингээд судалгаа авчна. Тэгэл нөгөө судалгааны дүнгээр нөгөө багтаа ингээд авчаал за танаа баг харилцаа хандлагын асуудалтай байна. Гэх юм бол багаараа харилцаа хандлагын сургалт аваа. Гэл тэгээ бид нар нөгөө ингээд 7 хоног болгон ээжүүдээр онлайн дээр ингээд нөгөө ахлахуудтайгаа юу яаж агаад хуралдаж агаад хурал гэх юм уу? Тэгээ хурал гэхээс илүү нэг тийм мэдлэгийн цаг байхгүй юу? Тэгээ софт скиллүүдээ ингээд нэг нэгээр нь ярьдаг. За дэлхийд ийм тренд болж гин, ийм харилцаа хандлага чадвар өндөр болж гин гэл те. Тэгээ тэр чинь нөгөө онлайнаар бүгд ингээд сонсчдөг. Хүүхдээ гаргаа гэртээ суух нэг юмнаас хоцроод байгаа юм санагддаг. За бүр 8-9 жил гэртээ суудсан ээж нар байж л байдаг бидний найзууд донд ч байгаа. Тэр нэг сэтгэл зүйн хувьд нэг за би чадахгүй юм байна гэдэг нэг бодолтой болсон хүмүүс байдаг шүү дээ. Саяны одоо бидэнд яриа өгсөн энэ үзэгч сонсогч маань ч гэсэн бас хэлсэн байсан те ийм асуудлууд байдгаа гэд. Та бүхэн энийгээ даваад явж гин гэж харж байна. Тэгэхээр ямар зөвлөгөө өгмөр байна? Бас нэг урам өгмөр байна. Тэр ээжүүд гэлтгүй бас магадгүй аавч хүүхдээ хардаг аав зөндөө шүү дээ. Манайд ажиллаж болох уу гэж зөндөө асууж орж ирдэг тийм. Нөөц бол тухайн хүнд байдгийг та нар мэдээд гаргаж ирээд байна шүү дээ. Тэгэхээр тэр хувь хүнд та бүхэн яаж зөвлөмөр байна? Бас магадгүй уурахч байж магадгүй юм тийм. Эхлээд нэг судалгаа хийсэн. Манай мамын дагналт орж ирж байгаа ээжүүдийн 78% нь төрсний дараах сэтгэл готролтой байдаг. Тэрнээсээ гарч чадаагүй бүр тийм юм байдгийг сонсоочгүй ээжүүд орж ирдэг. Тийм үү би чинь тэгээд байгаа мó гэд өөрийгөө ингээд энд орж ирээ ойлгодог. Тэгээд хамт олонтой болоод нэгдээд хөгжөөд ингээд нэг юм ганцаараа биш гэдэг мэдрэмж авахар тэр сэтгэл готрлын түвшин айгүй хурдан буурдаг. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр та нэгэн л одоо яг энэ подкаст бас онлайн дээр тавигдсан байгаа шүү дээ. Энэ подкастыг олоод сонсож чадж байгаа бол та онлайн дээр ажиллаж чадна. Битгий санаа зов асуудалгүй айгүй амархан заяа. Онлайн дээр нэгэнт ажиллаж чадж байгаа юм чинь яг өөрийнхөө тийм ижил төвшний сонирхлын бүлгийг бас та олж чадна. Яг надтай адилхан хүмүүс хаа байна гэдгээ олоод нэгдээд тэр дунд орохлоор айгүй гоё урам авдаг юм хүн. Бид нар би гэд ганцаар ярьдаг байсан бол бид нар бөөнөрөө олуулаа гэд. Одоо шинэ манай Momade агентлагийнхан бол Momade виртуал нарийн бичгийн өрөө гэдэг групп үүсгээд тэр групп дээр Momade тэнцсэн тэнцээгүй арга сонирхолтой бүгдээрээ нийлээд тэр дунд айгүй гоё тийм community үүсгээд ингээ явдсан штэ. Гоё ингээ юм юмудаа ярилцаад яаж онлайн дээр ажиллах уу, өөр юу байж болох уу, тэрэг гэл ингээ юмудаа яриад. Яг тэрнтэй адилхан тийм сонирхлын өөрсөндөө ижлэхэн хүмүүсийг олохоор нэгдүгээр та өөргөө аюу гоё илэрхийлж авдаг, таны хүн ойлгодог. Хамгийн гол нь та нар хамтдаа нэгдээд шинэ гоё юм бүтээж чаддаг. Магадгүй яг энэ мамын шиг юм бүтээгээд ингээд ажиллах их юм бай гэх юм тийм үстэй. Оюутнууд ч юм уу, аавууд ч юм уу энэ нэг хүмүүс те. Тэгээд бүтээхэд чинь тусалцаа хэрэгтэй байгаа бол асуугаарай. Зөвлөн. Яагаад гэвэл бид нар нэг тийм Монгол тантай өрсөлдөх гэдэг хүмүүс биш. Тий. Өдрийг нийлээд тий. Нийлээд энэ гадагшаага өөр хүмүүстэй өрсөлдөе л доо тий. Тийм байна. Тэгээд
Амжилт төсөө бүгдэнд нь. Та одоо маш олон хүнийг ингээд зангидаад ажиллаа явж байна. Бас олон төрлийн ажил хийж ингэж харж штэ. Тэгэхээр яг зүгээр цөөн үгээр хэлэхэд ур чадвар гэж юу яг юу юм бэ? Түүнчлэн магадгүй яг түрүүний хэлсэн шиг ээжүүд гэртээ суучаад би юу ч чадахгүй гэд бодоод сууж магадгүй. Гэтэл та бүхэн чи байгаа юмаа урдаа барь өрөөдөр заагаад үгүй гэд дуудаад байна штэ. Ур чадварыг ярихлаар ухаан ярих хэрэгтэй болоод ухаан ярих гэхлээр нөгөө өг сэтгэл ярих хэрэгтэй болоод. Тэгээ хамгийн ингээд цаашаа ингээд явхлаар бусдыг гэсэн сэтгэлээс л юм гардаг. Зүгээр манай мамайдад ажиллаж байгаа хүн бид нар ингээд нэг анх орж ирэхэд шинэ гишүүний хөтөлбөр гэж явдаг байхгүй. Тэгэхээр за та өөрийнхөө төлөө ганцхан өөрийнхөө төлөө өөртөө орлого олох гэж орж ирсэн бол та мамайдад удахгүй уучлаарай. Та яавал мамайдад удаан явах вэ гэхээр тань итгээд мөнгөө төлөөд үйлчлүүлж байгаа тэр харилцагчийг үнэхээр нэг өөрийн сэтгэлээр халамжилж чадчихэж танаар халамжлуулах гэж орж ирсэн тэр хүн. А зөв мөнгөө хэн дуртай хамаагүй өнд өгөх гэж орж ирээгүй те. Танаас нэг халамж, үйлчилгээ, тусламж хүсээд орж ирсэн. Тэгэхээр тэр хүний төлөө өгье гэсэн сэтгэлтэй байж гэмээр та байгаа бүх юмаа авахж өгнө. Дээрээс нь нэмээд энэ хүнд ийм хэрэгтэй байгаа тахын тэгвэл би энийг сурчил та, энийг судалж та, энийг мэдчихэл та гэсэн сэтгэлээс та өөрөө хөгжинэ. Тэгээд хөгжөөд тэр юмаа давхар ингээд нэмээд өгөхөөр тэр хүн танд өгөх мөнгө нь нэмэгдэнэ. Хүүе намаа хүн хайрлаад ах чинь бид нарыг халамжилдаг ээж байдаг үсттэй. Ээжтэй бид нар юу бүхнээ барьдаг үсттэй. Яг тэрнтэй адилхан л бизнес дээр л хэдүүлээ тэр хэдэн хальтгчийнхаа ээжүүд нь олчих л тоо. Тэгэл нөгөө байгаагаа ингээл өгөлтэй алуу ингэх үү яах вэ гэж туслаад ирэхээр өөрөө мэдлэгүүл танд ингээд буцаагаад алуу мөнгөний нэмээд өгье, энийг тэгчээ, энийг ингэчээ, энийг хийгээд өгөөч гэл ингээд ороод ирнэ. Тэгэхээр нөгөө ур чадвар гэдэг бол эхлээд би яавал илүү мундаг болох вэ гэдэг бодлоос ол хүний ур чадвар өсөхгүй. Би юугаа сайжруулсан байж ич тэрэнд тус болох вэ гэдэг нэг тийм зориулалтыг өөртөө ингээд бий болгож хүний төлөө гэдэг. Одоо бүр хэнийч төлөө байхаа мэдгүй байгаа л ядаж өрөө хүүхдийнхаа төлөө. Та өрөө хүүхдийнхаа төлөө онлайнд ажиллаж сурж ээж тэр хүүхдүүд чинь юу үзээд байна, хинтээ нөхөрлөөд байна, хаагуур яваад байна гэдгийг нь адгийн наазхан та ойлгоно. Харахад би энэ гэртээ суугаад байгаа юм шиг мөртлөө цаан чи онлайн дотор юу хийж та мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр тэрийг нь ойлгохын тулд та онлайнд ажиллах чадвараа сайжруулах хэрэгтэй. Зориулалтаа өөр болгож ийж тий. Би онлайнд ажиллаж гэж орлого олно гэдэг чадахгүй шүү. Хэцүү шүү. За олон ээжүүдийг бас энэ тэр гацсан байдлаас нь салгаад ингээд гоё халамжлаад явж байгаа танд нэрээ үнэхээр чин сэтгэлээсээ баяр хүргэж амжилт хүсмээр байна. Баярлалаа. За ингээд подкастын маань ээлжид дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр манай зочноор Момеди виртуал туслахын агентлагийн санаачлагч, үүсгэн байгуулагч Бадам Цэцэг байлаа. Ингээд хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Надад асуулт байна. 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 Энэхүү подкастыг тогтвортой хөгжлийн зорилготой үйлдсэн төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөрлөлтийн шинжилгээг дэмжих нь төслийн хүрээнд бүтээлээ. Төслийг Европын албаны санхүүжилтээр нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон олон улсын хөдөлмөрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.